хөтөлбөрийн хүрээнд хотыг ногоон байгууламжтай болгох, иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нэг өрх, нэг орон сууц нэртэйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гээд олон ажил тусгагдсан. За гэхдээ энэ бүх ажлаа иргэдийн санал дээр тулгуурлан хэрэгжүүлэхээр болжээ. За хилцүүлгийн хөшиг нэгдсэн байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид аз жаргалтай хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн нийгмийн эдийн засгийн зорилтод иргэдийн саналыг тусгах шийдвэр гаргасан юм а. Энэ дагуу нийслэлийн нийгмийн эдийн засгийн зорилт сэдвт иргэдтэй их уулзалтын анхны хилцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт хилцүүлэгт дүүргээс иргэдийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Иргэд аз жаргалтай хотод амьдрахын тулд нийтэд үйлчилгээ үзүүлэгчдийг соёлжуулахаас авахуулаад энгийн зүйлээс эхэлнэ гэдгийг онцолж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад байр сууриа илэрхийллээ. 100 давхар байшин барьчихад аз жаргалтай болчихгүй. Иргэд маань өнөөдөр соёлтой хотод амьдрахыг хүсэж байна. Өнөөдөр гадуур явхад одоо энэ автобусны жолооч нар, сургуулийн үйлчлэгчид, эмчтнэр, цагдаа нар, төрийн албаагч нар инээмсэлж чадахгүй байгаа ийм хотыг өнөөдөр бид нар хүсээгүй. Энэ бол аз жаргалгүй байна гэсэн. Тэгэхээр энийг аз жаргалтай болгоход бид хүн бол хамтран ажиллахыг нэгдүгээр хүсэж байна. Яагаад бол өнөөдөр хотын иргэдээ бид нар одоо та бүхэн мэдж байгаа хятад өнөөдөр зүгээр инээмсэлж чаддаг хүн бол мухлагч нэгэд хэрэггүй гэж шүү дээ. Инээмсэлж чадахгүй багш байх ёсгүй гэж бодож байна. Тийм учраас энэ ажил дээр бас та бүхэн маань хамтарч ажил дэмжинэ хаа гэж бодож байна. Бид бүхэн бас энэ дээр бас цаашдаа ажиллана гэж бодож байна. За нөгөө талаас өнөөдөр сургуулийн ойролцоогчны гэмт хэргийн гараг ялангуяа зам дээр осол бол маш санаа зовсон асуудал байдаг. Хотын иргэдийн хувьд яг бол зам дээр осол гаргаад стресс ордог. Сигнал дараад би рүүгээ бараг янз янзын хуруу гаргаад ингээд явж идэг энэ тохиол бидний жирийн зүйл болчлоо. Энд өнөөдөр ялангуяа сургууль ойр орчимд олон улсын жишгээр аваад үзвэл 20 км цагийн хурдтай явахгүй байхыг бол анхааруулдаг. Тодорхой цаг хугацаанд энийг бас одоо хийж өгж энэ ялангуяа сургууль хичээл ирэх үед бол ачаал маш хүсээд энэс бол иргэд маань их стресстэй. Энэ асуудал дээр бас нэлээд ашиглагдал өгж цаашдаа бас санал санаачлагаар ажиллаач гэж бас хүсэж байна. Фермерийн аж ахуйг хөгжүүлж Улаанбаатарынхаа нийслэлийнхээ иргэдийг цэвэр мах сүүгээр хангана гэдэг бол хамгийн тулгымцсан асуудал шүү. Бид одоо замын төгжрөл, утааны бохирдлохоос илүүтэй хүний эрүүл мэнд, эрүүл хүнс хэрэглэнэ гэдэг чинь бол хамгийн чухал асуудал. Тийм учраас энэ хоёр дүүрэг дээрээ энэ хөдөө аж ахуй эрчимсэн ферм одоо хөгжүүлэх талаар тусгай бодлого одоо боловсруулалт оруулж үржүүлэгчдийн нэгдсэн холбоотой хамтарч ажилласаа гэж та бүхнээс хүсгээр байна. Дэлгүүр явуулаад хүүхдээ эргэж эрүүл аюулгүй юм бид итгэж чадахгүй шүү дээ. Ягаад гэвэл замд нь 2-3 нохоо байдаг. Тэрийг заавал хүүхд дамжиж хэрэгтэй болдог. Тэгэхээр зэрэг нохооны татвартай болгомоор байна. Нохоо одоо устгаад ямар ч нэмэр байхгүй. Яг тэр нохоо одоо үржүүлж байгаа хүний кармет нэрмээр байхгүй. Жишээ нь улирал 100 мянган төгрөг татвартай байхыг би санал болгож байна. Нэг айл нохоотой байлаа гэхэд хажуу айл руу заавал тэр нохооныхын шээс бас бүх юм хийж орж ирдэг. Ингээд нийгмийн хамаас асуудал болж ирж байгаа байхгүй. Нэг айл асуудал биш. Тэгэхээр энэ бүхэн дээр ингэж анхаарал ажиллаарай гэж та бүхэндээ баярлалаа. Аз жаргалтай хот хөтөлбөр иргэдийн амжиргааны төвшинг дээшлүүлж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнес хөрөнгө оруулалт, байршил суурьшлийн зохицуулалт, орон сууцны бодлогын шинжилэл зэрэг үндсэн 5 чиглэлд зорилгоо тодорхойлсон байна. Тэгээ одоо та бүхэн бас мэдж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ 16 17 оны хувьд бол ер нь бол бас хямрал бол нэлээд ингээд нүүрлээд явна. За тэгэхээр мэдээч одоо өнөөдрийн байгаа энэ амжиргааг өшөө доошлуулах тул тэгээ цаа улмаар одоо дээшлүүлэхийн арга хэмжээг яг өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд бол бид нар бас авч хэлсэн. Тэгээ мэдээж 18 19 20 онд бол бас энэ эдийн засгийн засаглалын хямралаасаа гараад өрийн дарамтнаас анжирсан юм байхаар одоо ингэ төлөвлөсөн. Үндсэндээ бол яг энэ мөрийн хөтөлбөрийнхөө тэр үр дүндээ бол бид нар хүрч чадна гэдэгтээ бүрийн итгэлтэй байгаа. За хөтөлбөрийн хүрээнд эх 4 жилд 45 сургууль цэцэрлэг шинээр барих, 3 эмнэлэг, 4 спорт цогцлбор, 2 усан бассейн, 5 соёлын ордон, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир, спорт, ахын үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд төлхөө анхаарахаар төлөвлөжээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Утаагүй хот 2020 төслийг шинээр хэрэгжүүлнэ. Улаанбаатар хот орчмын томоохон голуудын уртцыг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн 1 хүнд ногдох хэмжээг 5 м квадрат болгох, иргэдийн эрүүл мэндийн өвчлөл, хавдрыг бууруулах, эрт илрүүлэх чиглэлд гол анхаарлууд хандна гэдгийг онцолж байна. Нөгөө тэгвэр нэг өрх, нэг орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж айл бүрийг тохилог сууцаар хангах, түрээсээ орон сууцыг нэмэгдүүлэх чиглэлд бодлого анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ.